За баярлалаа. За би энэ нялх балчир хүүхдийн хоол хүнсний бүтээгдэхүүний хуулийг орж ирж байгааг бас их сайшааж дэмжиж байна. Харьцангуй манай эрүүл мэндийн яам маань бас өөрөөсөө боловсруулсан одоо энэ хуулийг маш түргэн хугацаанд анхны ээлжид хурлаар маань оруулж ирж хэлэлцүүлж байгаад бас талархаж байна. Яалчгүй зүгээр эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний тухай хууль биш үүнийг одоо цогцоор нь авч үзээ. Тэгээд тэр дундаа нялх балчир хүүхдийн хоол хүнсний бүтээгдэхүүн чиглэлээр нь цогцоор нь оруулж ирж байгаад бас талархаж хүлээж авч байна. За тэгээд гишүүдийнхээ санал нэг байна. Яалтчгүй. За нэгдүгээр санал маань юу вэ гэхээр бид жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор бас тодорхой хэмжээний хөрөнгө санхүүгийн их усртэй энэ бодлогыг дэмжиж авч явж байгаа. Тийм болохоор сая энэ малын сүүний үйлдвэрүүдийг байгуулах энэ жижиг дунд үйлдвэрлэлийг бий болгохын төлөө энэ эхийн сүг орлох энэ одоо малын одоо сүүн энэ үйлдвэрлэлүүдийг бий болгохын төлөө бас энэ эрүүл мэндийн яам хүнсүдэ аж ахуйн яамнууд үндэсний үйлдвэрлэлийг бий болгож ингэж ажиллах зайлшгүй шаардлага нөхцөл байна. Жижиг дунд үйлдвэрлэлийн бодлого ийм үндэсний үйлдвэрлэлийг дэмжих энэ бодлого руу илүү түлхүү анхаарч ажиллах би шаардлага байна гэж харж энэ талаар нэлээд анхааралтай ажиллаарай гэдгийг саналтай байна. За энэ одоо үндэсний үйлдвэрлэл одоо малын одоо гаралтай энэ сүүн бүтээгдэхүүнийг энэ эхийн сүү орлох бүтээгдэхүүн болгож хэрэглэх энэ одоо нөхцөл байдал дээр би өөрөө говь нутгийн хүн энэ ингэний сүүний ач холбогдол ач тусыг бас одоо ойлгож ингэний сүүгээр одоо хүн болсон хүн бол Монголын говьор дүүрэн байж байгаа. Энэ ингэний сүү чирэг, балчир, минералог ингэний сүүний болтмол гэж хүүхдийг нэрлэдэг. Хамгийн гол нь эко тэжээллэг юм орчин нөхцөлтэй. За тэгээд сүүний сүү хоормогны ач тус нь өөрөө хүний бүхий л эд эрхтэнд ач тустай ийм одоо зүйл байдаг учраас нөгөө талаараа ингэний одоо сүүг 1.2 жил тухайн энгийг саах ийм одоо тасралтгүй ийм одоо сүүн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх үйлчилгээг бий болгох боломжууд одоо манай Монголд өөрөө байгаа учраас энэ талаар илүү түлхүү анхаарлаа хандуулан ажиллах энэ төвшөнд үндэсний хэмжээний томоохон бодлого баримталж ажиллах шаардлага нөхцөл байна гэдгийг бас энд хэлхэн зүйтэй гэж ингэж бодорч байна. За нөгөө талаараа импортоор орж иж байгаа энэ эхийн сүг оруулж байгаа бүтээгдэхүүний найрлага, үйлдвэрлэл, сав, баглаа, боодол, шошго зэрэгт ерөнхий болон тусгай шаардлагуудыг тавьж хориглох зүйлүүдийг нь оруулж иж байгаа нь бас их сайшаалтай байна. Мөн бид бас энэ ээлжид чуулганаараа одоо гений өөрчлөлттэй гэж ярьдаг амьд одоо биеийн организм гарсан энэ хүнсний бүтээгдэхүүний тухай хуулийн асуудал ярьж байгаа. Энэ хуультайгаа нийцүүлэн энэ одоо төвшөнд бас нэлээд анхаарлаа хандуулан ажиллах ийм боломж нөхцлүүд байна гэж ингэж бодож байгаа. Тэгээ нөгөө талаараа би эрүүл мэндийн яамыг бас бүхий л төвшөндөө тэр дундаа хүн амынхаа эрүүл аюулгүй амьдрах ийм боломж нөхцөлийн төлөө их хүүхдээсээ эхлээд илүү одоо сайн сайхан ажиллаж байгаа энэ одоо талархлыг ард иргэдээсээ сонсож байгаа шүү гэдгийг хэлээд эрүүл мэндийн яамдаа бас дахин илүү сайн амжилттай сайн ажиллаарай. Эрүүл мэндийн салбар бүхий л төвшөндөө сайн сайхан ажиллаж байж бидний одоо амгалан тайван аз жаргалтай амьдрах ийм боломж нөхцөл бүрднэ гэдэгт бас итгэл дүүрэн байдаг. Тэгэхээр одоо та бүхнийг сайн сайхан ажиллаарай гэд хуулийг нь дэмжиж байна. Баярлалаа.